Евийн хийх аяг дуртай. Евийн манд бол хамгийн супер бүтээгдэхүүн гэж хэлэндээ. Удаан хадгалагдана. За хийхэд одоо тэг хийсээр байгаа сурцсан байна дөө. Тэг яг жороо би яг өөрөө гаргаад бүр бүүцэлсээр хагаад амар гоё болгоцсон болохоор тэгээд манай Евийн хамгийн сайн гоё бүтээгдэхүүн гэж хэлэндээ. Тортнууд бол мэдээж амттай. За намайг гомд ажинд олгор гэдэг. За энэ бизнес руу энэ салбарт ажиллаад за бүр эхлээл гэр мөртөө хийж ирснийгаа эхлэх юм бол баг нэг 10-аад 8-9 жил болж байна тиймэрхүү болж байна. Яг Монголд ирээд бид нэр ажиллаа эхлүүлээд 4 жилийн үрүүцэх гээл явж байна да. Жоохноос дандаа манай гэрийнхэн дандаа доко гэдэгээс аахгүй. Тэгээд доко гэл тэгэл одоо мама ээж тэгэл мами доко гэл тэгэл утсан шүү дээ. Одоо манай нэг дүүл ер нь хүмүүс тэгэл мами покото яасан төстэй таних энэ тэргээл тэгээс. Одоо тэгээд хүмүүс бас таньж мэддэг болоод мами доко. Мами доко гэдэг миний багын нэр. Тэгэл ингээл мами гэдэг нь ээж гэх юм учиртай юм да. Энгийн тусмаа амттай хэр хүмүүс яг чи ингээ ийм гоё торт идэв гэж чи энгийн биш гоё бүтээгдэхүүн шүү дээ. Энгийн тусмаа амттай хэр жоохон танаа урээл гэх юм уу да тий. Арай тохирохгүй байгаа юм биш үү гэж надад хэлдэг. Тэгээд энгийн гэдэг үгний маань учир болохоор ерөөсөө яг манай одоо нөгөө түүхийн идүүдийн нэрүүд нь маш энгийн байгаа зү тий. Цэцгий бол цэцгийгөөрөө, өндөг бол өндгөөрөө, одоо мас бол маслаараа, шоколад бол шоколадаараа гэдэг яг энгийн нэртэй байгаа учраас тэр энгийн одоо ориг жинхэнэ бүтээгдэхүүнүүдээс маш гоё одоо амттай бүтээгдэхүүн гаргах, энгийн тусмаа амттай тийм бүтээгдэхүүн гаргах гэсэн тийм л урайтай. Урмын өвчин харилцагчдаас зөвхөн байнга сонсдог шүү. Ер нь л байнга. Та ер нь тэгэл тортоо идчихэл, тортоо авчаал идчихэл дандаа хүмүүс сэтгэлээ явуулдаг. Бүр тэрэнд нь одоо сурцсан сэтгэл явуулахгүй бол бараг л яасан бол тоо гэл сэтгэл явуулал ёо энэ бүр яг ордны идчихсэн тортноос хамгийн гоё торт нь таних байсан ч юм уу. Энэ Евийн ч бүр бусад идчихсэн Евингүүдээс ямар ондоо маш гоё амттай юм бэ. Тэгээд тэр бол маш гоё урмын үг. Тэгээд одоо хүмүүс чинь төрсөдрийн тортыг Евингүүдээ ингээд цагаансар энтертэй тавих Евин гэж бүх юм захиалдаг шүү дээ. Тэгээ манай харилцагч нар бүгдээр жил болгоо эргэж давтаж ирдэг. Одоо 4 жил болоход 4 жил дараалал тав хүмүүсийн тортыг авдаг ч юм уу. Цагаансарын ширээний тавын Евингээ авдаг ч юм уу. Тэгж ханддаг. Манай харилцагч нар бүр ингээд 4 жил ингээд давтаад ингэж байнга ирдэг. Тэр бол маш урамтай. Оросд л би чи амьдардаг гэж байгаа л тэгэл тэр хоббигоор амиг торт морт хийдэгээс аахгүй. Оросд ч ер нь аюу тийм торт морт их дуртай. Торт нь аюу гоё байдаг. Гэхдээ тортныхын чимэглэлийг өөрсдөө нэг сайн хийдэг байсан. Тэгэхээр нь л би одоо нөгөө чимгэл энтрийг хийдэг гин. Бүр хамгийн анх хийж сурсан юм энэ бичэн зур. Сайн энэ бичэнүүд байсан шүү дээ. Жигнэгээ зурж сурыг гээл. Тэгэл тэндээс тэгэл эхэлж ирсэн. Тэгэл дараа нь миний 2 дахь мэргэжил болох одоо Хүнсний коллежид тийм дээ. Москвад Хүнсний коллежид торт нарийн бовны тогооч гэсэн юугаар төгсөөд нэг гэрчлэгийн мөрчлөгтэй болоод тэгээд тэндээ ажилд ороод нэлээд удаа ажиллаж байгаа. Тэгээд одоо Монголд ирээл захиалгын торт аваад дээрэс нь Евийн энтрээ хийгээл тэгэл байж байна да. Цаасраар л Евийн идэгсэн шүү дээ. Тэр Монголд тэр Евийн ч амар гоё амттай байсан. Тэгээд нөгөө Москвад удаад тахаар тийч нэг байнга яг Монгол шиг Евийн олж идэхгүй. Яг хятад Евийн байдаг боловч тэр нь нөгөө яг Монголд идэгээс шал өөр шүү дээ. Тэгээд тэр үед ч яг би яг нөгөө өөрөө торт морт хийгээд нэм кондитер болтноо нарийн бомны тоогч болцсон байсан учраас ингээд жоор морыг айгаа одоо нэг номын сонсцсон байсан болохоор тэгээд ер нь яг гоё тэр Монголд ижсэн шиг хий гэж бодоод би өөрөө бүр ингээд нухаж агаад 13 Москвад байхгүй шүү дээ 13-ийн чинь Оросоор ячмэнэ группа бүр мука гурилч биш зүгээр ячмэнэ группа гэж зүгээр будаа хэлбэрээр байдаг аахгүй. Тэрийг бүр кофе машинд хийж ингэж тэрэмдж байгаа. Тэгээ 100-андаа хийж бүр юу яагаад нөгөө яах гэдэг лээ. Шараад ингээд хуураад тэгээд 13 л гаргаад тэгэл яг одоо маслын төрөлөөс Оросод маш гоё маслт тэгэл ойлгомжтой. Тэгээд хийгээд
Тэгээд аюу гоё юм болж исэн. Тэгэл мэдээж нөгөө пэйжн дээр ийм гоё юм болсон шүү гэж зураг харсан ч хүмүүс жороо гэл тэр үед чинь жор муура хамаагүй ч оруулдаг гэсэн. Гэтэ яг хөө тэр үеийн жорноос бол одоо шал өөр л болсон байгаа л да. Нөгөө тэдний гэрте 20 шиг юм хийх энд хийх хоёр тэр жорн бол таарахгүй учраас юм хийх их дуртай. Юм манд бол хамгийн супер бүтээгдэхүүн гэж хэлэндээ. Удаан хадгалагдана. За хийхэд одоо тэг хийсээр аваа сурцсан байна дөө. Тэг яг жороо би яг өөрөө гаргаад бүр бүүцэлсээр хагаад амар гоё болгоцсон болохоор тэгээд манай Ев хамгийн сайн гоё бүтээгдэхүүн гэж хэлэндээ. Тортнууд бол мэдээж амттай. Хүмүүсээс нөгөө нэг Евэн чинь хиттих штэ энэ төр гэл аюу тийдэг. Тэгэхээр бол манай Ев хиттих биш Монголын. Тэнд бол яг Монгол 10 гурил тийм яг Монгол хөрсөнд ургасан 10 гурил дээд гурил гэдэг лүү тий дээд гурил за тэгээд масл аюу сайн чанарын одоо Монголд үйлдвэрсэн 82.5 тэртээ маслууд байдаг шүү дээ. Тийм маслууд за яг үзүм энэ төр бол тийм мэдээж өөр ихэнх нь бол ингээд Монголд үйлдвэрсэн бүтээгдэхүүн хийж байгаа. Тэгээд яг ихтэй тэнтрэх чинь их зөөлхий юм байдаг шүү дээ. Манай болохоор арай өөр нэг эдэнхтэй зажлууртай гэх юм уу тийм юм байна. Маш анхаарал хандуулж байгаа зүйл ерөөсөө бүтээгдэхүүний чанар одоо бидний авч байгаа түүхийн эдийн чанар шүү дээ. Москвад байхдаа би бас миний ажилладаг байсан газар бүр яг анх ингэ сурж исэн газрын маань онцлог нь болохоор манай тэр одоо шеф повар энэ төр маань Францаас ирсэн. За тэгээд одоо бол Испани, Нидерланд, Израиль гэл ингээл хамт ажиллаж исэн хүмүүс маань ингээд Москвад ч гэсэн ажиллаж байгаа хүмүүс зөндөө байгаа. Тэр хүмүүстэй цуг ажиллаж байхад ерөөсөө түүхийн эдийн сонголт бол маш өндөр шаардлагатай байдаг байсан. Тэгээд заавал цөцгий гэх юм бол яг жинхэнэ цөцгийгөөрөө масл гэх юм бол яг чанартай маслаараа өндөгөөрөө шоколад бол яг цэвэр шоколадаараа ч юм уу. Тэгээд чанартай сайн түүхий сонгож ижил тэгэл маш амттай гоё бүтээгдэхүүн гарч чадна. Тийм болохоор эхнээсээ яг нэг Оростой ажиллаад тэгээд сурсан болохоор одоо яг Монголд ирээд хамгийн их анхаарал хандуулдаг юм бол маш чанартай сайн түүхийд сонгож гоё амттай бүтээгдэхүүн гаргахыг л бодож хичээж ажилладаг. Тэгээд ч ер нь тийм тэгээд бол энэ бол мэдээж чанараад байгаад үнэтэй. Тэгээд чанартай маш гоё маслаар хийсэн, маш гоё шоколадтай, маш гоё кремтэй тийм натурал тийм эко эрүүл бүтээгдэхүүнийг сонгох хүмүүсийн эрэлт бас их байдаг. Одоо бол цэгтэй гаргаж байгаа бүтээгдэхүүн гэвэл за байн гаргаж байгаа нь бол тэгээ Евэн бэ. Одоо удаан хадгалагдаж болохоор тий. Тэгээ бусд нь нэг 5 6 амттай тортнууд байна. Тэгээ торт ямар заагураар бид нэр өөрсдөө хийгээд гаргадаг. За тэгээд өөр жижиг төрсөн өдрийн candy bar-ууд янз бүрийн тэмдэглэлт баяруудын жижигэн десертүүд гэдэг ер нь хүмүүсийн захиалсан бүхнийг л одоо хийж энэ дөө манайх. Тэгээд хажуугаар нь бас манайх чинь аюух ер нь сургалт явуулдаг. Ер нь хүмүүс аюух тийм торт хий сурыг нэ тэр гэсэн юм бол аюух хөвөлттэй байдаг. Тэгээд сургалт бас хажуугаар нь явуулдаг. Тэгтээ сургалтаа бас байнга хийж амжихгүй. Захиалгынхаа хажуугаар нь жилд нэг 2 3 удаа хийгээл тэгэл яадаг да. Яг ингээл өөр нөгөөд ингээд цэгтэй ажиллал ингээд юмаа ингээл хийгээл ах чинь гэртээ бол ерөөсөө ирээд ямар ч тийм юм хийх сонирхолтой болчтой. Тэгэл одоо гэрийнхэн л тусалж дэмжиж явж энэ да. Тэгэхгүй бол тэгэл эндээч цэгтэй ч гэртээ ч ингээл гэртээ аягүй сайн эзэгтэй байх гал ажиллал ивэл эндээ ажиллах ямар ч энерги болчих ч юм уу тиймэрхүү л байдаг. Хүүхдийн хобби бас энэ чиглэл рүү чиглэж байна. Хүүхдийн хобби яг хо тусалдаг л да, байнга ирж туслана, янз бүрийн савлах мавлах тийм бол байнга гарч ирсэн. Гэхдээ хоббигоор яг ингээд дандаа торт хийгээд кондитер, пастри шеф энэ төр болъё гэсэн тийм мөрөөдөлтэй хүн бол байхгүй. Тортныхаа зургийг үл яаж авах их сайн мэдээд байгаа. Тийм болохоор мэдгүй одоо тэгэл нэг тийм айхтар хэцүү санагддаг шүү. Хэрэг тортноос өөр пэйж хөтлөлүүл аюу хэцүү л ах л та. Тэгээ одоо тэгээ тэн дотор тэг бараг 8 9 жил болсон болохоор
сүртэй хэцүү санагддаг шүү дээ. Гэтэ одоо ингээд хуучин чинь нэг зураг аваад болчдөг гэсэн одоо заавалчгүй рилс мэлстэй ингээд нэг видео мэд авах хэрэгтэй болчих болохоор яг ажлын хажуугаар рилс ингээд хийгээл гар марчин бүр заваарсан ингээд яаж явах рилс тэр цаг маг байхгүй л жоохон хэцүү. Тэрнээс бол мэдээж цаг завтаа бол маш гоё ингээд хийгээл рилс энэ төр тэгэл контент хийхэд бол сонирхолтой гоё шүү дээ. Бүр ингээд хамаг юм хийчихэл нөх гоё болгочвол ингээд зургийг аваад за яг зургийг аваад яг өөрөө ингэж харахгүй камераар ингээд харахаар бол маш гоё санагддаг шүү дээ. Ингээд хийж тэгэл эцэст нь яг нөгөө манайх ер нь захиалагчийнхаа санаанд хүрээг бүтээгдэхүүн гэж бол байдгүй. Тэгэл хүмүүс чинь харчаал зургийг авчаал хайрцагчаал өөртөө ирээл авдаг. Тэгэл ирчээл ёо ямар гоё юм бэ бүрээ бодсноос илүү гоё болсон байна гэл. Тэр хэсэг нь бол тэр үеийн хамгийн манай ажлын утга учир юм уу.